Сайн байцгаана уу энүүд минь ээ. За би та нартай өдөр болгон зурхаар сонсгоод жоохон уйтгартай санагддаг байх гэж бодоод хэрэгтэй мессеж өгье гэж бодсон юм аа. За тэгээд хэдэн өдөр гаргацсан байгаа тэрнээсээ гаргая. За бүгдээрээ тэгээд хэрэгтэй гэсэн мессеж аваад хэрэггүйг нь орхиод яваарай. Яагаад гэвэл би нийтэд нь хэлж байгаа учраас заавал бүх хүмүүс таарах албагүй. За гэхдээ гайгүй таарна гэж бодож байна. Нилээ хэдийн өдөр гаргацсан байгаа. За би хүчрүүдээ эхэлж гаргаж бэлдээгөө. Эхэлж цуглаж гаргааг болохоор жоохон цаг авдээ шүү гаргахад. За ээж. За хэрвээ Facebook-ийн хонь пэйжийг уншдаг бол хоньнуудыг би гацаанаасаа гарсан гэж хэлсэн байгаа. Ийм учраас бүгдээрээ ялангуяа өөрийгөө одоо болох гацсан байдлаа гэж бодож байгаа хоньнууд бол төөрөгдөлд орсон байгаа шүү. Ийм учраас гацаанаасаа гарч урагшлаарай гэж хэлмээр байна. За хоньны орд. За нэг юм гарах гэсэн чинь маш олон зүйлүүд гарч ирж байна. За хүчрний сүүлсэг дээр юу гарсан бэ гэхээр хоньнуудын хувьд ямар нэгэн зүйл дээр арга хэмжээ авах хэрэгтэй гэж гарч ирж байна. За тэгэхээр энийг би одоо гаргасан үзрүүдээс тодорхой болгоод өгнө ямар зүйл вэ гэдгийг. За миний дуу гайгүй сонсож байх гэж найдаж байна. За хоньнуудын хувьд хоньны ордны хүмүүсийн хувьд юу орсон бэ гэхээр энэ ямар ч байсан ямар зүйл болохгүй бүтэхгүй байсан, ямар зүйлдээ тэмцэж байсан, тэр зүйлтэйгээ тэмцэхээ болох тийм байдалд ихэнх хүмүүс нь орсон байна. За энэ бол ямар ч зүйл байж болно. Бүтэхгүй байгаа ажил хэрэг, эсвэл хин нэгэнтэй холбоо харилцаа, өөрийнхөө хийх гэсэн зүйлээ бас бүрэн дуусгаж чадахгүй. Нэг үгээр хэлбэл өөрийг чинь амжилтанд хүрч урагшлахад саад болж байсан тэр зүйлээ бас бүрэнд авч чадаагүй байна гэж гарч ирж байна. За юунаас олов гэдгийг харъя. За юунаас олов гэдэг дээр нь юу гарсан бэ гэхээр хоньны ордны хүмүүсийн хувьд өөрийнх нь сэтгэл, өөрийнх нь зөв мэдрэмж, өөрийнх нь ухаан, логик ухаан гэж ярьж болно тийм. Энэ хоёр нь хоорондоо маш их зөрчилдөд байна.
Өөрийн чинь сэтгэл би ийм зүйл хиймээр ингэмээр гэсэн боловч хажуугаас өөрийн чинь ухаанаас за энэ бол тийм амаргүй байх болно, ийм байх болно гэж тийм зүйл яриад байна гэж гарч ирж байна. За дараагийнх нь юу гарсан бэ гэхээр онны ордны хүмүүсийн хувьд ялангуяа өөрийнхөө зорилготой холбоотой ажил, бизнес, мөнгө санхүүг нь дээшлүүлэх зүйлийг маш их бодсон, төлөвлөсөн тийм зүйл байгаа юм байна. За гэхдээ яагаад нэг л болохгүй байна гэдэг дээр нь энэ бол ганцаараа яагаад ч юм тийм дийлэхгүй юм шиг юм гарч ирж байна. Мэдээж энийг сонссон хоньнууд маань бүх зүйлийг би ганцаараа хийдэг гэж ярьдаг ч гэсэн яг үүндээ хоньнууд бусдаас тусламж авах дурггүй. Гэвч заримдаа бусдаас бас тусламж авч бусадтай бас хамтарч ажиллах хэрэгтэй. Тэгсэн цагт ингээл болчих юм чинь би бас өөрийгөө маш их зовоосон байх шүү гэж бодох болно. Санагдах болно. За тэгээд хоньны ордны хүмүүсийн өөрийнх нь ухаанд нь юу байна гэдэг дээр мэдээж бүх зүйл минийхаар болох ёстой, бүх зүйл болох болно, бүтэх болно гэсэн тийм итгэлтэй байгаа боловч өөрийн чинь ухамсарт бас яг ингээд дайрч ордог тэр дайчин байдал чинь бас жоохон суларч магадгүй. За энэ бол нэлийн гүнзгий зүйл. Яагаад сулрах уу гэхээр энэ гариг эрхтэй холбоотой цаанаасаа хоньнуудын ордны хүмүүсийн хурдыг сааруулж байгаа. Тийм учраас урдих шигээ бид нар маш тийм эрч хүчтэйгээр хийх гэсэн зүйлээ хийж одоо бидний эрч хүч цаанаасаа ингэж хасагдаж цаанаас нь сааруулж байгаа учраас бас тэгж заавал болох гэж тэмцэнэ хэрэггүй гэж хэлмээр байна. За яагаад гэвэл хийх зүйл байгаад байна, бодсон зүйл байгаад байна. Гэхдээ өөрийнхөө тэнцвэртэй байдлыг алдах гад байна гэж шүү. За тэнцвэртэй байдал нь мэдээж өөрийн чинь би дийлэхгүй байх, ядрах гэх мэт зүйлтэй холбоотой. За тэгээд дараа нь юу гарсан бэ гэхээр хоньнууд маань мэдээж амьдралдаа маш их зүйлийг хийж бүтээх дөрөвний миний хэлснээр яг мөнгө санхүү бизнестэй холбоотой зүйлүүд тийм бодсон зүйл байгаа боловч бас нэг л болохгүй байна. Нэг л цаанаасаа болохгүй байна. За тэгэхээр өөр чинь ямар зөвлөгөө хэлж байна гэхээр болохгүй юм шиг санагдаж байгаа боловч яг үүндээ болох болно. Гэхдээ тийм амархан болохгүй гэж магадгүй зарим хоньнуудын хувьд. Яа тэгвэл энэ бол ерөнхийд нь хэлж байгаа мессеж цаг хугацаа орж магадгүй өөрийнхөө амжилтанд ороход. Урд нь бол бид нэр маш их зүйлийг хийж амжуулдаг. Өөрийнхөө бодсон хугацаанд дуусгадаг гэх мэт зүйл байсан бол одоо цаанаас нь сааруулах нэ. Гэхдээ энэ сааруулж байгаа нь бидний эсрэг болж байгаа зүйл биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Ингэж сааруулж байгаа нь бидний тэнцвэртэй байдлыг тэнцвэртэй байдлаа биднийг олох хэрэгтэй гэж цаанаас нь сааруулж байгаа учраас гариг эрхсийн нөлөөгөөр гариг эрхэс бидний удирдлах гэж ойлгож болно. Удирдлагын дээр юун дээр дарна? Тэрүүгээр нь бидний амьдрал яах ёстой бүх зүйл нь шийдэгдэв юм аа. За хамгийн эхлээд юу гарсан бэ гэхээр хоньны ордны хүмүүсийн хувьд бол сэтгэл санааны бүрэн байдал орж ирэх болно. Энд бол ямар ч эргэлзээтэй зүйл байхгүй гэж гарч ирж байна. За энэ бас гүнзгий зүйл гарч ирсэн байна. Энэ бол нэлийн сүнслэг зүйл гарч ирсэн байна. За энийг бас бага зэрэг тайлбарлахгүй болохгүй. Бүх хүмүүс ойлгохгүй бах. Дээшээгээ дэвсэн майструуд гэж байдаг. Олон орны гэгээрсэн гэж ойлгож болно. Жишээлбэл Будда байна. Буддаг бол бид нэр бурхан гэж шүтдэг. Гэхдээ Будда бол бурхан биш. Будда бол гэгээрсэн майстер юм аа. За яг Буддатай адилхан бас олон орны гэгээрсэн майструуд байдаг. Тийм учраас яг ямар майструуд нь өөрөө дуртай юм Буддатай ч байж болно. Тэрэндээ сайн залбираарай гэж гарч ирж байна. За заримдаа бид нар ямар нэгэн зүйлийг
хийж бүтээх гэж өөрийнхөө зорилгодоо хүрэх гэж өөрөө өөртөөгөө уралддаг. Заримдаа бусад хүмүүстэй уралддаг. За тэгэхээр өөр чинь юу гэж зөвлөж байна вэ гэхээр одоо уралдгаа болоорой. Хийж байгаа бүх зүйлдээ тухайн өдрийнхөө болж байгаа үйл явдал тэр бүгдийг сайн ажиглаж тэр бүхэндээ сэтгэл хангалуун байж enjoy болоорой гэж гарч ирж байна. Яа гэвэл бид нар бас ирээдүйн төлөвлөгөө маш их гаргаж бидний ухаан санаа ирээдүйдээр маш их очдог. Гэхдээ хит их ирээдүйдээ анхаарлаа хандуулснараа бид нар одоо цагаа орхигдуулаад байна. Тийм учраас яг энэ мөчид сэтгэл хангалуун байж энэ мөчид анхаарлаа сандуулаарай гэж байна. За үг дэцэс чи юу гэж хэлж байна гэхээр үг дэцэс чинь өөрийнхөө сүнслэг байдлаа бас маш тэнцвэртэй байх хэрэгтэй. Магадгүй энэ видеог сонсож байгаа зарим хүмүүс нь сүнслэг байдалтай бүрэн ороогүй, эсвэл яаж орохоо мэдэхгүй, эсвэл зарим бүр итгэлгүй байж болно. Гэхдээ сүнслэг байдлаа ерөөсөөр орхигдуулж болохгүй гэдгийг сануулж байна. За дараагийнх дээр нь зарим хоньнууд маань маш их тийм төгшөөртэй бодлоод бодож иж магадгүй. Ялангуяа ирээдүйтэйгээ холбоотой ийм зүйл болохгүй бол яах вэ? Тийм зүйл болохгүй бол яах вэ? Би зорилгодоо өөрийнхөө бодсон төлөвлөгөөнд хүрч чадахгүй бол яах вэ гэх мэт зүйлүүдийг бодож магадгүй. За тэгэхээр өөр чинь юу гэж зөвлөж ийн гэхээр ирээдүйтэйгээ холбоотойгоо санаа зовоосон ялангуяа төгшөөртэй бодлоодаа орхиорой. Яа гэвэл дөрөвний миний зөвлснөөр өнөөдөртөө анхаарлаа хандуул гэж гарсан учраас тэр. За зарим өннүүдийн хувьд маань хуйг дуулгаа өмсчихсэн ямар нэгэн төвөгтэй нөхцөл байдал саад бэршээл гарахад бэлэн болцсон байгаа байдлыг харуулж байна. За энэ бол юу гэлж байна гэхээр яг одоо зарим өннүүдийн хувьд амьдралд нь дөрөвний миний хэлснээр бүх гацаа гарсан гэж хэлсэн ч гэсэн маш их тийм гацсан байдалтай байгааг харуулж байна. За тэгээд энэ байдлаасаа яаж гарах уу гэдэг дээр нь юу гарсан бэ гэхээр болохгүй байгаа зүйлийг яг ингэж байгаагаар нь ингэж харах хэрэгтэй. Яагаад болохгүй вэ? Яагаад бүтэхгүй вэ? Болохгүй байгаа зүйлээ бодоод за одоо болчихвол уу? Гариг иргэсийн тэр гацсан байдал нь дууссан гэсэн. Одоо маргааш зүгээр болчихвол уу? Хүлээс нь хэрэггүй гэж байна. Зүгээр тэр зүйлтэйгээ нүүрс болоод яг юун дээр гацаад байна? Юу болохгүй вэ? Тэрийг маш тодорхой харах хэрэгтэй гэж байна. За тодорхой харахын тулд яах вэ гэдэг дээр нь юу гарсан бэ гэхээр мэдээж сүнслэг байдал руугаа жоохон орох хэрэгтэй. Бясалгал хийх хэрэгтэй. Тэгсэн цагт болохгүй байгаа зүйлээ олж харж чадах болно гэж гарч ирж байна. За одоо хоньны ордныхаа хүмүүстэй би нэг ерөөл гаргасан байгаа. Энэ ерөөл нь юу вэ гэхээр би өөрийнхөө боддог айдснуудаасаа, төгшөөртэй бодлуудаасаа айх ямар ч хэрэг байхгүй. Харин би энэ айдсаа өөрийнхөө хайрын энергиээр дарж бүх зүйл болон бүтнэ гэдэгт бүрэн итгэж байна гэдэг. Нэг үгээр хэлбэл айдстай тэр хар сүудрээ хайраар дүүрэн гэрэлтэй энергиэр солиорой гэж ишүү. За тэгсэн цагт өөрийн чинь амьдрал бас гацаад байгаа ялангуяа тэр хоньнуудын хувьд өөрчлөлт гарах болно гэж найдаж байна. За тэгээ та нар минь санал хүсэлтээ хичээрээ. Хэрвээ таалагдсан бол комент хичээрээ. Дахиж ийм мессежүүд аммаар байвал би тэгээд заваараа оруулж явах болно. За баяртай хоньнууд минь бүгд нь хайртай амжилт хүсье.